Сэдэв 3. Үүнийг яагаад хийх болов? Харилцаа ба секс. Өсвөр үеийнхний хоорондох харилцаа бэлгийн хавьталд орох эсэх талаар шийдвэр гаргахад хүргэдэг шалтгаан түүний үр дагавар нь юу байж болох вэ? Судалгааны дүнгээс харахад манай улсын хувьд өсвөр насныхны ихэнх нь бэлгийн харилцаанд ороогүй байдаг ч зарим нь үерхдэг найз хөвгүн эсвэл найз охинтойгоо бэлгийн харилцаанд орсон байдаг нь нууц биш юм а. Бэлгийн харилцаанд орох эсэх тухайд шийдвэр гаргах нь тухайн хүний бэлгийн эрүүл мэндтэй цаашилбал тухайн хүний цаашдын амьдралтай холбоотой учраа энэ нь маш чухал асуудал юм. Өсвөр насныхан бэлгийн харилцааны талаар чөлөөтэй ярилцаж, бэлгийн харилцаанд орох эсэх шийдвэрийг илүү ухамсартайгаар, ухаалаг байдлаар гаргаснаар ирээдүйд учирч болох аливаа сөрөг үр дагавраас сэргийлж чадна. Учир нь бэлгийн харилцаа нь ихэнх тохиолдолд эерэг биш, өсвөр насныхны тооцоолоогүй, хүсээгүй үр дагаврыг үзүүлж болзошгүй байдаг. Тухайлбал хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлт, бэлгийн замаар дамжих халдвар, хүний дархлал хомсдлын вирус. Энэхүү сургалтын зорилго нь бэлгийн харилцааны талаар сурталчлахад биш, харин өсвөр үеийнхнийг бэлгийн харилцаатай холбоотой аливаа эрсдлээс урьдчилан сэргийлж, бэлгийн харилцаатай холбогдох шийдвэрийг ухаалгаар гаргаж сурахад нь дэмжлэг үзүүлэхэд оршино. Өөрөөр хэлбэл, өсвөр насныхан чухам ямар шалтгаанаар бэлгийн харилцаанд ордог тухай, үүнээс үүдэх үр дагавар, нөхцөл байдлын талаар чөлөөтэй ярилцсанаар тэдэнд өөрсдийн зүгээс бэлгийн харилцаанд гаргаж буй үйлдэл шийдвэртэй дүгнэлттэй, шүүмжлэлтэй хандах боломжийг нээж өгөх юм. Өсвөр насныхан бэлгийн харилцаанд ороход нөлөөлдөг зарим нийтлэг шалтгаан. Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан ЮНИСЕФ 2002 оны судалгаагаар бэлгийн хавьдагч үе тэнгийнхний зүгээс үзүүлэх дарамт шахалт, материаллык хэрэгцээ, цогтууруулах ундаа, мансууруулах бодисын хэрэглээнээс үүдсэн нөлөө тухайн өсвөр насны хүүхдийн өөрийнх нь хүсэл зэрэг шалтгаануудыг тогтоосон байдаг. Иймд өсвөр насныхан бэлгийн харилцаанд орох эсэх асуудалд маш ухаалаг хандах нь чухал. Өмнөх сургалтанд дурдсан дотны харилцааны үедх эрхнүүдийн нэг болох чиний үерхдэг найз чиний хийхийг хүсэхгүй байгаа, чиний сонирхолгүй зүйлийг хамт хийхийг хүсч байвал чи үгүй гэж хэлэх бүрэн эрхтэй. Өсвөр насныхан бэлгийн харилцаанд орохгүй байх шийдвэрийг гаргахад түлхдэг зарим нийтлэг шалтгаан. Өсвөр насныхан бэлгийн харилцаанд орох эсэх шийдвэрээ бусдын дарамт шахалтгүйгээр бие даасан байдлаар гаргах нь чухал. Мэдээж таны зүгээс бэлгийн харилцаанд орох эсэх талаар гаргасан шийдвэрийн хариуцлагыг та өөрөө л хүлээнэ. Бэлгийн харилцаанд орох эсэх талаарх өсвөр үеийнхний шийдвэр түүний үр дагаврын тухай илүү тодорхой ойлголт өгөхийн тулд энэ насныханд тохиолдсон бодит түүхүүдээс жишээ болгож хүргэе. Жишээ 1. Оюуна. Би үнэхээр бэлгийн харилцаанд орохыг хүсээгүй. Гэхдээ найз залуу маань надад үнэхээр хайртай юм бол унтах ёстой гэж байнга хэлж шахалт үзүүлдэг байсан. Сүүлдээ зогсоо зайгүй тэгж хэлэх болсон. Найз маань намайг хаяж орхих вэ гэж би айж байснаас болоод найзаагаа гомдоохыг хүсээгүй. Ингээд эцэст нь би зүгээр л бууж өгч бэлгийн харилцаанд орсон. Тэр үеэс л найз маань зөвхөн секс л хийхийг хүсдэг болсон. Секс. Бид уулзах бүртэл түүний зүгээс хүсдэг зүйл бол секс л байлаа. Би хүсдэггүй байсан тул түүнийг орхихоор шийдээд улмаар харилцаагаа тасалсан. Оюуна найз залуутайгаа бэлгийн харилцаанд орохоор шийдсэн. Яагаад гэвэл найз залуу нь түүнийг шахаж дарамт үзүүлж байсан. Найз залуу нь түүнийг хаяна гэдгээс тэр айсан, мөн найзаагаа ч гомдоохыг хүсээгүй. Гэхдээ энэ нь найз залуу нь түүнийг бэлгийн харилцаанд оруулахыг завдсан гэсэн үг биш юм. Учир нь хэн нэгэнд шахалт үзүүлэх эсвэл завдах, хүчээр шахах хоёрт ялгаа бий. Хэрвээ хэн нэгэн танд шахалт дарамт үзүүлж байгаа бол танд өөрөө шийдэх боломж хэвээр байдаг. Хэрвээ хэн нэгэн таныг хүчээр бэлгийн харилцаанд оруулвал таны хувьд сонголт үгүй бөгөөд үүнийг хүчингийн хэрэг гэж нэрлэнэ. Тиймээс оюуна шийдвэрээ найз залуугийнхаа хүсэл сонирхлын дагуу өөрөө гаргасан болно. Оюунад бэлгийн харилцаанд орохгүй байх сонголт байсан болов уу? Түүний найз залуу нь зөвхөн бэлгийн харилцаанд орохыг хүссэн болох нь жишээгээр харагдаж байна. Өөрөөр хэлбэл, оюунаа найз залуугаа алдахаас айсан бөгөөд эцэст нь
тэр найз залуугаа алдсан байна. Оюунаа хийхийг хүссэн зүйлээ хийгээгүй. Өөрийн эрхээ хамгаалж чадаагүй. Харин найз залуугаа алдахаас айж байсан учраас л түүнтэй бэлгийн харилцаанд орсон. Гэвч найз нь үүнээс болж л түүнийг орхисон. Өөрөөр хэлбэл гаргасан шийдвэр, үйлдэлийн үр дүн нь түүний хүсэж байсан зүйлийн эсрэг болж өрнөсөн. Тиймээс түүний шийдвэр буруу байсан. Оюунагийн найз залуу түүнд үнэхээр хайртай бол түүнтэй бэлгийн харилцаанд орохыг санал болгохгүй, шаардахгүй байх байсан. Учир нь хайр сэтгэл, секс хоёр ижил зүйл биш юм. Секс бол хайрыг илрүүлэн харуулах нэг арга боловч хэрэв та хэн нэгэнтэй бэлгийн харилцаанд ороогүй бол энэ нь хайргүй гэсэн үг огт биш юм. Жишээ 2. Бэлгүүн. Би нэг сайхан бүсгүйтэй дэлгүүрт санамсаргүй таарлаж, яриа өрнүүлж танилцсан. Дараа нь хамтдаа хөгжилтэй чатлаж, нийлж арх уусан. Тэр согтоод миний өвөр дээр суусан. Би согтуу байсан болохоор л дараа нь түүнтэй хамт явсан. Үүний дараа бид бэлгийн харилцаанд бэлгэвчгүйгээр орсон. Энэ бүх явдал маш хурдан болсон. Би дараа нь эрүүл болсон үедээ юу хийснээ ойлгосон хэдий ч бүх юм өнгөрсөн байсан. Бэлгүүн согтуу байсан учраас охинтой бэлгийн харилцаанд орсон. Тэрээр согтуу байснаас хамаарч бэлгэвч хэрэглээгүй. Бэлгүүн эрүүл болсон хойноо л бэлгэвчгүйгээр секс хийснээ ухаарсан. Энэ үйлдэлээрээ тэр өөрийгөө ч найзыгаа ч бэлгийн замаар дамжих халдвар, хүний дархлал хомсдлын вирусын халдварын эрсдэлд оруулсан. Иймд түүнд учирсан эрсдлийг буцаахад оройтсон байна. Бэлгүүн бэлгийн хавьтлын талаар зөв шийдвэр гаргаж чадаагүй учраас бэлгийн замаар дамжих халдвар, хүний дархлал хомсдлын вирусын халдвар авах өндөр эрсдэлтэй нөхцөлд орсон. Өөрөөр хэлбэл бэлгүүн согтуу байсан болохоор учирч болох эрсдлийг тооцоолж чадаагүй. Харин дараа нь маш ихээр харамссан. Согтууруулах ундаа уусан үйлдэл нь бэлгүүнийг эрсдэлгүй зөв шийдвэр гаргахад нь бэрхшээл учруулсан. Тэр өөрийгөө хамгаалалт ашиглах талаар ер бодоогүй, бодох ухаанч байгаагүй. Жишээ 3. Ука. Би зүгээр л бусдын адил ухаалаг байхыг хүсдэг байсан. Гэвч манай гэр бүлийнхэн мөнгөгүй байлаа. Тэгээд би сургууль дээрээ юм хөдөлж авахад надад мөнгө өгч туслах хүсэлтэй нэг найз залуутай болсон юм. Тэр бэлгэвчтэй секс хийх дургүй байсан тул намайг жирэмсэн болгосон. Хайраа олохгүй байгаагийн шалтгаан нь энэ. Би эд зүйлс авах гэдэл дурлаагүй, хайргүй байсан ч уулздаг залуутай болсон. Тэгээд ч тиймэрхүү залуус бүгд гэрэлчихсэн байдаг юм байна лээ. Укан бусад охид шиг ухаалаг байхыг хүсдэг тул ажилтай, юм хөдөлж авахд мөнгөөр хангаж өгдөг найз залуутай болъё гэж шийдсэн. Тэгээд ч тэр бэлгэвчгүйгээр бэлгийн харилцаанд орохоор тохиролцсон. Тэр хамгаалтгүй бэлгийн хавьталд орж жирэмсэн болсон. Тэр өөрийн хайраа олоогүй. Үүнээс гадна тэр залуу нь их нартай учраас цаашид Укаг орхисон байх магадлал өндөр. Ука ухаалаг харагдахын тулд эрсдэлтэй бэлгийн харилцаанд орж жирэмсэн болсон. Мөн тэр өөрийгөө хамгаалах, бэлгэвч хэрэглэх, эрхээ хэрэгжүүлээгүй бөгөөд бэлгийн замаар дамжих халдвар, хүний дархлал хомсдлын вирусын халдвар авах өндөр эрсдэлтэй байсан. Ука тэр залуугаас бэлгэвч хэрэглэхийг яагаад шаардаж чадаагүй вэ гэвэл залуу нь түүнд мөнгө өгч байснаас гадна насны хувьд нэлээд ахимаг байсан нь түүнд илүү хэцүү байсан. Жишээ 4. Золбоо. 8 сар орчмын дараа бид бие биедээ хайраа илэрхийлэхийн тулд секс хийв. Бид хоёр адилхан 18 настай байсан. Тэр орой бид хоёр бие биедээ хайртай гэдгээ хэлж байлаа. Тэгээд би түүнээс хүсч байна уу гэж асуухад тэр хариуд нь тийм гэж хариулсан. Бэлгийн замаар дамжих халдвар, хүний дархлал хомсдлын вирус болон жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх үүднээс зурагтаар сурталчилдаг бэлгэвчийг хэрэглэсэн л дээ. Тухайн үедээ би өөрийнхөө насаа тэгээд өмнө хизээч хийж байгаагүй зүйлээ хийх гээд эвгүй байсан боловч эцсийн эцэст сэтгэл ханамжтай байлаа. Би нэг л хөнгөрөөд жингүйдэж байгаа мэт санагдсан. Мэдэхгүй, хэлж илэрхийлж чадамгүй мэдрэмж төрсөн. Маргааш нь найз маань надад маш ойр санагдаж, найзын маань сэтгэл сайхан байв. Золбоо болон түүний найз охин бие биедээ хайртай байсан бөгөөд үүнийгээ харилцсан бие биедээ харуулах хүсэлтэй байснаас шалтгаалan бэлгийн харилцаанд орохоор шийдсэн.
Хэдийгээр тухайн үедээ түүнд эвгүй санагдсан ч тэр сэтгэл хангалуун найз охинтойгоо маш дотн байсан гэсэн мэдрэмжийг авч байсан. Тэр найз охинтойгоо хамтдаа харилцан зөвшөөрсөн, тэд бие биедээ хайртай байсан, тэд халдвар авахгүй, жирэмслэхгүй тулд бэлгэвч хэрэгэлсэн учраас үүнийг зөв шийдвэр гаргасан гэж үзэж болно. Эдгээр түүх нь бэлгийн харилцаанд орсон жирийн залуу хүмүүсийн амьдралын тухай юм. Гэвч дээр хэлсэнчлэн өсвөр насныхны ихэнх нь бэлгийн харилцаанд хараахан ороогүй байдаг. Хамгийн гол нь хүн бүр бэлгийн харилцаанд орох эсэх талаар гаргасан шийдвэртээ хариуцлага хүлээх үүрэгтэй гэдгийг мартаж болохгүй.